Сайн бацхан үзэгчдээ өнөөдрийн сэдв эхэлж байна. Бид бүхэн өнөөдрийн сэдвээр Banyan Group-ийн үйл хөдлөх хөрөнгө хариуцсан гүйцэтгэх захирал Stuart Reader-тэй уулзаад байна. Hello. Сайн байна уу та? Сайн байна уу? Баярлалаа. Монгол улсад тавтай морил. Та анх удаага Монголд ирж байна уу? Тийм энэ бол миний Монголд ирж байгаа анхны ажиллал. Баярлалаа. Тэгвэл Монголын талаарх таны анхны сэтгэлдлийг сонсъё. Би дөнгөж ирээд байгаа болохоор одоохондоо төдийлөн их зүйл үзэж танилцаж амжааг байна. Өчигдөр орой болсон арга хэмжээний үеэр олон сайхан хүмүүстэй уулзаж танилцах боломж олцсон. Мөн өнөө өглөө хэсэгхэн хугацаанд хоттой танилцсан. Таныг Улаанбаатарт юу авчрав? Таны ирсний гол шалтгаан нь юу байна вэ? Юуны өмнө энэ удаагийн зорилго маань Таиландын Лагуна Пхукет хэмээх аялал жуулчлалын чиглэлийг сурталчлах явдал юм. Манай групп болон орон сууцны төсөл сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын талаас нь мөн Монгол худалдаа авагчдын хөрөнгө оруулалт талаас нь ихээхэн эрэлттэй болж байгаа. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд борлуулалт 7 дахин өссөн ба цаашид шинэ олон боломжууд гарч ирнэ гэж бид хүлээж байна. Түүнчлэн Улаанбаатараас Пхукет чиглэл шууд нислэгтэй болсонтой холбоотойгоор Монголын иргэдийн дунд тийшээ явах сонирхолж ихээхэн нэмэгдсэн. Миний туршлагаас харахад хүмүүс тухайн чиглэлийг сайтар таньж мэдэн өөрийн биеэр очиж үзснээр аялал жуулчлалын тоо нэмэгдэж улмаар хөдөлгөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өсөх хандлагатай байдаг. Тийм шүү, үнэхээр тийм. Тэгвэл таны ажлын талаар сайн мэдэхгүй байж магадгүй үзэгч нарт маань зориулж Banyan Group болон таны удирдан ажилуулдаг төслүүдийн талаар товч танилцуулна. Мэдээж тэгэлгүй яах вэ? Banyan Group бол дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, бие даасан тэргүүлэг зочлох үйлчилгээний группүүдийн нэг юм. Анх зочид буудал амралтын газрын сүлжээ хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба одоогоор дэлхийн 24 оронд нийт 1000 орчим зочид буудалтай үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Пхукетэд ойролцоогоор 4.5 сая квадрат метр талбай бүхий маш том газрыг эзэмшдэг. Түүнчлэн нэлээд олон жилийн өмнөөс үйл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Тиймээс энэ бүс нутаг нь манай үйл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн үндсэн төв болж байгаа юм. Лагуна Пхукет дахь манай зохицолборт нийтдээ ойролцоогоор 1500 орчим зочид буудлын өрөө болон 2500 орчим орон сууц байрладаг. Мөн манай үйл хөдлөх хөрөнгийн бизнес сүүлийн жилүүдэд нэлээд хурдцтай өсөж, Пхукет жинхэнэ утгаараа тэргүүлэх аялал жуулчлалын чиглэл болж хөгжиж байгаатай холбоотойгоор ирээдүйд ч улам илүү өсөх боломж байна гэж бид харж байгаа. Энэ бол хамгийн тэргүүлэх аялал жуулчлалын чиглэл юм. Азад өөрийн брэндтэй орон сууцны чиглэлээр тэргүүлэгчдийн нэг ба манай группийн брендийн орон сууц хөгжүүлэх чиглэлээр дэлхийд ихний 5-д ордог. Мөн бидний Banyan Tree, Angsana, Cassia гэсэн 3 брэнд Азийн шилдэг аргад багтдаг. Өнөөгийн дэлхийн зочид буудал болон үйл хөдлөх хөрөнгө оруулалтын зах зээлд Аз, тэр дундаа зүүн өмнөд Аз хэр чухал байр суурь эзэж байна гэж та бодож байна вэ? Миний бодлоор Аз бол дэлхийн шинэ эдийн засгийн төв тэргүүлэх бүс нутаг болж байна гэж үзэж байгаа. Баруунаас зүүн тийш чиглэсэн шилжилт явагдаж байгааг бид харж байна. Тиймээс Азийн бүс нутаг дотооддоо өсөж хөгжих асар их боломж дүүрэн байна гэж үзэж байна. Бид Азид төвтэй компани гэдэг утгаараа үндэс суурь гарал үүсэл маань энэ бүс нутагтаа салшгүй холбоотой тул энэ боломжийг ашиглахад илүү давуу талтай гэж бодож байна. Тиймээс бид Азад олон зочид буудал, амралтын газар болон хэд хэдэн орон сууцны төслүүдтэйж дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа. Гэсэн хэдий ч Аз бол өсөлт хөгжилтийн асар их боломж өгөхийг бүс нутаг хэвээр. Миний бодлоор Азад чинээлэг хөрөнгө оруулагчдын тоо өсөж хүмүүс үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсээр байна. Ингэснээр тэд хөрөнгө оруулалтын багцаа төдийгүй өөрсдийн хөрөнгөө өөр олон улс орон бүс нутгуудад байршуулан газар зүүн хувьд төрөлжүүлж эрсдлийг буруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Таиландын тухайд гэвэл та өмнө нь дурдсанчлан тус улс дэлхийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэвээр байсаар байна. Тэгвэл Banyan Group-ийн хувьд цаашдын өсөлтийг тодорхойлж байгаа хүчин зүйлс нь юу вэ? Таиланд улс олон жилийн турш дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх 10 орны нэг байсаар ирсэн. Мөн Бангкокод хэдэн жилийн турш дараалан дэлхийн хамгийн олон жуучин зорин очдог хотоор нэрлэгдэж байна. Пхукет дараал жил бүр ойролцоогоор 10 сая жуулчин хүлээн авдаг. Тиймээс Азийн хамгийн алдартай далайн эргийн амралт аялал жуулчлалын чиглэл тооцогддог. Миний бодлоор Таиланд улс хүмүүсийг юугаараа хамгийн их татдаг вэ гэвэл юуны өмнө таиландчууд өөрсдөө юм. Тэд ямар ч зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, найрсаг, бусдыг хүнддэгдэг, уламжлалт үнэт зүйлсээ эрхэмлдэг ард түмэн. Тиймээс Таиландыг дэлхийд дахинд нэмсэглийн орн гэж нэрлэдэг. Хоёрдугаарт хүмүүсийг Таиланд руу татдаг гол зүйл нь дулаан таата урамсгал, байгалийн үзэсгэлэнд тогтцсон юм. Ялангуяа Пхукетийн тухайд энэ нь магадгүй монголчуудад илүү хамаатай байх. Учир нь тентхийн хамгийн таата цагаагаар нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын өвлийн улиралтай давхцдаг тул
өвлийн хүднээс төрч олох холдож дулаан газар амрахад тохиромжтой юм. Тиймээс танаа орны өвлийн улирлын хувьд манай уур амьсгал жилийн хамгийн таатай үе байдаг. 3 дугаар Таиланд руу аялах агаарын тээврийн хүртээмж нислэгийн боломжууд юм. Бангкокийн хувьд мэдээж агаарын тээврийн томоохон төв яахын аргагүй мөн. Тэгвэл Пхукет ч мөн адил чухал нислэгийн төвүүдийн нэгт тооцогддог. Тиймээс Пхукет руу ойролцоогоор дэлхийн 60 орчим хотоос шууд нисэх боломжтой байдаг. Үүнд ч Улаанбаатар хот орж байгаа. Түүнээс гадна амьдралын хэм маяг, дэд бүтцийн нөхцөл байдалч мөн чухал нөлөөтэй гэж хэлж болно. Мэдээж үзэсгэлэнт далайн хэрэг, байгалийн сайхан орчин нь хүмүүсийг татдаг. Пхукетэд сайн ресторан, хоолны үйлчилгээ, мөн худалдаа үйлчилгээ, дэлгүүрийн арвин сонголт бий. Тэнд томоохон моол, их дэлгүүрүүд байдаг ба дотор нь тансаг брэндээс эхлээд орон нутгийн жижиг худалдааны төвүүд бий. Хоолны сонголтын хувьд Тай хоол дэлхийд алдартай, үнэхээр гайхалтай гэж хэлж болно. Мөн эрүүл мэндийн үйлчилгээч мөн маш том давуу тал болдог. Пхукетэд олон улсын зэрэглэл бүхий хэд хэдэн имлэг байдаг ба тэдгээр нь чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэхээс гадна харьцангуй боломжийн үнэтэй байдаг. Мөн Пхукет руу шилжин суурьшихаар төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд олон улсын түвшний боловсрол олгодог улсын хэд хэдэн сургууль байдаг. Одоогийн байдлаар зарим сургуулиудад нь гадаадд сурагчдын эзлэх хувь нэлээд өндөр байгаа. Амьдралын хэм маягийг илүү таатай болгож, амралт, чөлөөт цагаа дүнтэй өнгөрөх олон боломжууд бий. Тухайлбал гольфийн талбаанууд байна. Ялангуяа Пхукетэд бид өөрсдийн 18 нүхтэй гольфийн талбайтай. Үүнээс гадна завь, марина зэрэг усан спорт, завны зогсоолууд ч байдаг. Хүмүүс тэдгээрийг чөлөөтэй ашиглаж зугаацах боломжтой. Өнөөдрийн байдлаар Пхукетийн зочлох үйлчилгээ болон орон сууц, үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар чиг хандлага онцгойлон ажиглагдаж байна вэ? Миний бодлоор нэг чухал чиг хандлага нь аялал жуулчлал нэмэгдсээр улам бүр төрөлцөөр байна. Мөн энэ нь бидний нэг зорилготой давхцаж байгаа нь бид хэрэглэгчдийн суурь цөөн хэдэн зах зээлээс хамааралтай биш, илүү өргөн хүрээнд төрөлжүүлэхээр зорж байна. Энэ нь аялал жуулчлалыг ихээр нэмэгдүүлж байна гэж би харж байна. Мөн амьдралын хэм маягч бас маш чухал хүчин зүйлүүдийн нэг. Пхукетэд ковидын дараа жинхэнэ утгаараа дэлхийд танигдсан чиглэл болж цар тахлын үеэр аюулгүй бүс хэмээн тооцогдож байсан. Тиймээс олон хүн одоо Пхукетэд байнга болон түр оршин суухаар шийдвэр гаргаж байгаа. Үүнд Пхукетийн сайн хөгжсөн дэд бүтэц, олон төрлийн үйлчилгээ байгууламжууд ч ихээр нөлөөлж байна. Миний бодлоор амьдралын хэм маяг бол хүмүүсийг татах маш чухал хүчин зүйл. 3 дугаар бизнес үл хөдлөх хөрөнгө талаас нь авч үзвэл ковидын дараах үеийг ковидын өмнөх үетэй харьцуулахад үл хөдлөхийн үн ойролцоогоор 5 дахин өссөн. Ерөнхийдөө маш хүчтэй өсөлт гарсан гэж хэлж болно. Миний бодлоор энэ өсөлт цаашид ч үргэлжлэнэ гэж бид үзэж байгаа. Учир нь дэлхийн түвшинд авч үзвэл Пхукетийн үл хөдлөх хөрөнгө Дубай гэх мэт өндөр зэрэглэлийн чиглэлүүдэд харьцуулахад илүү үн цэнтэй боломжийн гэж хэлж болно. Сүүлийн үед Пхукетэд брэнд орон сууц болон нэгдсэн амралт зохицуулбарын эрэлт нэмэгдэж байна уу? Энэ талаарх таны бодол юу байна вэ? Пхукет нь өөрийн брэнд орон сууцны зах зээлээрээ Азид тэргүүлэгч номер 1 чиглэл гэж хэлж болно. Дэлхийн хэмжээнд авч үзвэл энэ нь 7 дугаар байрт ордог тул Пхукет өөрийн хэмжээнээс давсан том зах зээл гэж хэлж болох юм. Энэ нь сүүлийн жилүүдэд хурдтай хөгжсөн ба борлуулалт мэдэгдэхүй зөссөн. Цаашид ч энэ өсөлт үргэлжлэх болно гэж харж байна. As Phuket continues to develop and offers great infrastructure, great lifestyle choices and investment potential as well because of the strong demand for Phuket. Пхукет хөгжиж сайн дэд бүтэц амьдралын хэм маягийн өргөн сонголттой болж мөн хэмжээний эрэлтээс үүдсэн хөрөнгө оруулалтын боломжууд гэсэн нэмэгцээр байна. Яагаад гадны хөрөнгө оруулагчид Таиланд тэр дундаа Пхукетийг улам ихээр сонирхох болов? Юуны өмнө хэлэхэд Таиландд үл хөдлөхийн өмчлөлтөй холбоотой тодорхой хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Тиймээс гадны худалдаа авагчид амарч тухлах дундын орчинтой үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр бүрэн өмчлөх хэрэгтэйгээр худалдаа авах боломжтой. Энэ эрхийг төр олгож албан ёсоор бүртгэдэг. Ингэснээр хөрөнгө оруулагчдад илүү ихтгэл төрүүлэхүүз бат бөх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Тиймээс энэ нь худалдаа авагчдын хөрөнгө оруулах шийдвэрт нөлөөлөх маш чухал хүчин зүйл гэж хэлж болно. Мөн өмнө хэлсэнчлэн амьдралын хэм маягч бас чухал үүрэгтэй. Ихэнх хүмүүс хотын төвөөс зайдуу, илүү байгальтай ойр, гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөх боломжтой тав тухтай орчинд амьдрахыг илүүд үзэж байна. Пхукетийн дэд бүтцийн хөгжил нь тэнд амьдрахыг хүсэж байгаа хүмүүсийн амьдралын хэм маягийг дэмжиж өгдөг гэж би бодож байна. Тэгэхээр олон улсын хөрөнгө оруулалтын тухайд хууль эрх зүйн орчин болон визний нөхцөл байдал хоёр маш чухал байдаг. Энэ талаар та илүү дэлгэрэнгүй тайлбарж өгч болох уу?
Sure. So as a Мэдээж жуулчдын хувьд хүмүүс Таиланд руу ихэвчлэн 30 хоногийн жуулчны визээр ирдэг. Монголчууд Таиланд руу 30 хоногийн жуулчны визээр зорчих боломжтой. Энэ бол маш хялбархан хил дээрээс шууд авах боломжтой виз юм а. Хэрэг хүмүүс тэнд хөрөнгө оруулах эсвэл урт хугацаагаар суурьшихыг хүсвэл олон төрлийн визийн сонголтууд байдаг. Тухайлбал боловсролын виз байна. Хэрвээ та хүүхдээ тэнд сургаж байгаа бол боловсролын виз авч урт хугацаагаар тэнд оршин суух боломжтой. Тэдгүүрийн хүмүүс зориулсан виз ч мөн байдаг ба 50-аас дээш насныхан үүнийг хялбархан авах боломжтой. Таиландын засгийн газраас саяхан Destination Thailand Visa гэж нэрлсэн шинэ төрлийн виз гаргасан. Энэхүү виз одоо маш их хэрэгэлттэй байна. Та энэ визээр нийт 5 хүртэлх жил оршин суух боломжтой ба нэг удаад 180 хүртэлх хоног байх нөхцөлтэй. Энэхүү визийн гол шаардлага нь Таиландд байх хугацаанд өөрийгөө санхүүжүүлэх бүрэн чадвартай гэдгээ, нотлон хангалттай санхүүгийн хүсвэртэй гэдгээ харуулсан баримт бүрдүүлэхэд хангалттай. Мөн Таиланд элит гэж төлбөртэй виз бий. Энэ нь 5-аас 20 жил хүртэлх хугацаанд хүчинтэй байдаг ч илүү өндөр өртөгтэй байдаг. Гэхдээ өмнө нь миний дурдсан визүүд бүгд засгийн газраас олгодог илүү боломжийн үнэтэй байдаг. Тиймээс Таиландд урт хугацаагаар эсвэл бүр байнга амьдрах хүсэлтэй хүмүүст тохиромжтой гэж хэлж болно. Одоогоор ямар төрлийн үйл хөдлөх хөрөнгө хамгийн өндөр ашиг бүхий хөрөнгө оруулалтын боломж бүрдүүлж байна вэ? Banyan Group резиденсийн хувьд бид үйл хөдлөх хөрөнгийн маш өргөн, цогц хөрөнгийн багцтай ба том хэмжээний газар дээр хөгжүүлэлт хийдэг учраас бүх төрлийн сонголт санал болгож чаддаг. Үүнийг BMW шиг тансаг зэрэглэлийн автомашинтай зөрүүлвэл бидэнд жижиг, дунд, том ангилал болон дээд зэрэглэлийн ангилал багтах үйл хөдлөх хөрөнгүүд бүгд бий. Тиймээс бидний нэг том давуу тал нь маш өргөн хүрээтэй үйл хөдлөх хөрөнгийн сонголттой байдаг явдал юм. Бид ойролцоогоор 10 сая баатаас эхлээд 350 сая баат хүртэлх мөн тэдгээрийн хоорондох бүх сегментэд хамаарах хөрөнгүүдийг санал болгодог. Ингэснээр бид хүмүүсийн хэрэгцээнд тохирсон олон төрлийн сонголтуудыг санал болгодог. Хөрөнгө оруулалт хийхээр зорж байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн биднээс илүү боломжийн үнэтэй үйл хөдлөх хөрөнгийг худалдаа авахыг хүсдэг. Эдгээр нь ойролцоогоор 5-аас 10% үр ашиг бий болгох боломжтой ба хөрөнгийн үнцний өсөлт доктортой харьцангуй сайн байсаар ирсэн. Би Phuket-д 20 гаруй жилийн турш үйл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа ба энэ хугацаанд хөрөнгийн үнц нь жилд дунджаар 5-аас 6% өссөөр ирсэн. Сүүлийн үед үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор өсөлт ойролцоогоор 10-аас 11% хүрсэн байна. Өмнө хэлсэнчлэн Phuket нь дэлхийн бусад олон чиглэлтэй харьцуулахад харьцангуй үнцэнтэй хэвээр байгаа тул өсөлтийн боломжууд ч мөн сайтай байна. Тиймээс олон хөрөнгө оруулагчдын хувьд түрээсийн орлого дэхээхэн сонирхолтой байдаг. Тэгвэл Phuket-ийн resort болон брэнд орон сууцны зах зээлээс ерөнхийдөө хэр хэмжээний түрээсийн ашиг хүртэх боломжтой вэ? Ерөнхийдөө 5-аас 10% орчим гэж хэлж болно. Ялангуяа аялал жуулчлалын оргил ачаал бүхий улирлын үеэр үйл хөдлөх хөрөнгөө түрээсэлвэл эрэлт маш өндөр байдаг тул зөвхөн дүргэлтийн хувь нэмэгдэхээс гадна түрээсийн үн ханшч их хэмжээгээр өсдөг. Тиймээс тэрхүү 3-аас 4 сарын хугацаанд маш өндөр ашиг олох боломжтой. Харин жилийн бусад үед түрээслэгч баг зэрэг буурсан ч нийтдээ 5-аас 10% ашиг олох боломжтой байдаг. Тиймээс энэ нь үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хувьд нэлээд сайн үр өгөөж гэж хэлж болно. Та өмнө нь хөрөнгийн үнцний өсөлтийн талаар дурдж ирсэн. Түрээсийн орлогоос гадна сүүлийн жилүүдэд үйл хөдлөх хөрөнгийн үнцний өсөлт хэр байсан бэ? Та цаашдын төлөв байдлыг хэрхэн харж байна вэ? Сүүлийн жилүүдэд эрэлт болон борлуулалтын хэмжээ мэдэгдүү өссөнтэй холбоотойгоор хөрөнгийн үнцний өсөлт ойролцоогоор 10-аас 11% байна. Харин урт хугацааны дунджаар бол 5 орчим хувьтай байна. Миний бодлоор хөрөнгийн өсөлт цаашид үргэлжлэнэ. Учир нь Phuket-д өсөх боломж байсаар байна. Зах зээл нь харьцангуй жижиг. Дубай гэх мэт олон улсын томоохон зах зээлтэй харьцуулахад хэмжээний хувьд тийм ч том биш хэвээр байна. Энэ нь зах зээлийн хэмжээний хувьд маш бага хувь ба Дубай зэрэг томоохон зах зээлтэй харьцуулахад өчүүхэн жижиг хэсэг гэсэн үг. Үнцний хувьд илүү боломжийн тулд цаашид ч өсөх боломж бий. Гэхдээ урт хугацаанд жилд ойролцоогоор 5-аас 6% тогтвортой өсөлт бол хангалттай сайн үзүүлэлт гэж хэлж болно. Олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нь маш чухал шийдвэр юм. Таиландын үйл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахын өмнө хөрөнгө оруулагчид юуг илүү анхаарах хэрэгтэй вэ? Миний бодлоор хамгийн чухал зүйл бол маш сайн судалгаа хийх явдал юм. Хэрв та хөгжүүлэгчээс үйл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа бол заавал тэдний талаар сайтар судалгаа хийх хэрэгтэй. Ямар туршлагатай, хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлсэн, ямар түүхтэйг нь сайн судал. Мөн өмнө нь хийж гүйцэтгэсэн төслүүдтэй нь очиж танилцаад тэд үнэхээр амласан зүйлээ хэрэгжүүлж чаддаг эсхийг баталгаажуулах хэрэгтэй.
Дараагийн чухал зүйл бол байршил. Үл хөдлөх хөрөнгийн салбарт нэгэн үндсэн зарчим байдаг нь байршил юм. Хэрэв та эрэлт өндөртөө байршил сайтай газар хөрөнгө оруулвал энэ нь цаашдын өсөлт болон дахин борлуулах үн цэнийг үргэлж нэмэгдүүлнэ. Тиймээс энэ нь маш чухал гэж би бодож байна. Манай Лагуна Пхукет нь Пхукетийн баруун эргийн төв хэсэгт байрладаг. Энэ бол Пхукетийн хамгийн онцгой тансаг бүсүүдийн нэг учраас олон худалдаа авагчдыг татдаг. Мөн энэ нь ирээдүйд хөрөнгийн үн цэнийн өсөлт болон дахин борлуулалтын үн цэнийг өсгөх чухал хүчин зүйл болно. Тэгвэл Таиландд үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой гадны хөрөнгө оруулагчдын дунд түгээмэл байдаг буруу ойлголт нь юу вэ? Таиландд ирж үзээгүй хөрөнгө оруулагчдын хувьд түгээмэл байдаг буруу ойлголт нь хууль эрх зүйн орчин байдаг. Таиланд хууль эрх зүйн тогтолцоо сайтай орон ба бүх өмчийн гэрчилгээ төрөөс олгогдож төрийн хяналтанд байдаг. Түүнчлэн амарч тухлах дундын орчинтой үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэрээр бүрэн өмчлөх хэрэгтэйгээр худалдан авах боломжтой ба ямар нэгэн ялгарлал байдаггүй. Вилагийн хувьд бас нэг сонголт боловч нэг хязгаарлалт байдаг нь гадаадын иргэн газар эзэмших боломжгүй байдаг. Харин тухайн газар дээр баригдсан вилла буюу барилгыг өөрөө эзэмших боломжтой. Зарим хүмүүсийн хувьд газар эзэмшигтэй холбоотой санаа зовиндаг зүйл нь түрээсийн эрх байдаг. Гэхдээ Таиландд түрээсийн эрх нь төрийн байгууллага дүнчлэлөөр бүртгэгддэг тул урт хугацаанд таны эрх хамгаалагдсан байдаг гэсэн үг. Монгол улсын зах зээлийн талаарх таны бодлыг сонсомоор байна. Та Монголд ямар боломж бололцоо байна гэж харж байна вэ? Миний туршлагаас харахад аялал жуулчлалын салбарын хөгжил нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дагуулдаг. Мөн Монголын зах зээл одоогоор харьцангуй жижиг хэвээр байгаач сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар мэдэгдэхүйц хөгжиж байгаа. Мөн сүүлийн үед Монголын худалдаа авагчид хөрөнгө оруулалтыг сонирхол улам бүр нэмэгдэж байгааг бид харж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд жуулчдын доо харьцангуй бага байсан ч Монголоос хийж байгаа хөрөнгө оруулалт 7 дахин нэмэгдсэн. Тиймээс бид Монголын зах зээлд ихээхэн боломж байгааг харж байна. Ялангуяа Улаанбаатараас Пхукет руу илүү ойр зорчиход хялбар болсон нь энэ боломжийг улам нэмэгдүүлж байна. Миний бодлоор хүмүүс одоо хөрөнгөө хэрхэн зөв хуваарлах тал дээр илүү анхаардаг болсон. Тиймээс инфляцийн эрсдлээс хамгаалах зорилгоор үл хөдлөх хөрөнгө гэх мэт бодит зүйлд хөрөнгө оруулахыг илүүд үзэх болсон. Миний бодлоор хөрөнгө оруулалтын багцаа газар 100% төрөлжүүлэх нь маш зөв шийдвэр. Ингэснээр бүх хөрөнгөө нэг улс, нэг зах зээл төвлөрүүлэхгүй, өөрөөр хэлбэл бүх хөрөнгөө нэг савд хийхгүй гэсэн үг. Энэ нь эрсдлийг бууруулж хөрөнгө оруулалтаа хамгаалах давуу талтай юм а. Таны бодлоор Таиландд хөрөнгө оруулалт хийхэд монголчуудад хамгийн их тулгардаг бэрхшээл юу вэ? Миний бодлоор нэг гол бэрхшээл нь санхүүжилтийн асуудал байж болох юм. Ерөнхийдөө Таиландд гадаадын иргэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах тохиолдолд дотоодын банкуд ипотекийн зээл санхүүжилт олгох нь ховор байдаг. Аз болоход Баньян Group резиденцийн хувьд бид хөгжүүлэгчдийн хуваар төлбөрийг хэсэгчлэн хойшлуулж төлөх боломжийг санал болгодог. Ингэснээр тодорхой хэмжээнд банкны орон санхүүжилтийг шийдэж худалдан авагчдад 5 хүртэл жилийн хугацаатай төлбөрийн уян хатан нөхцөл болгодог. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгө ашиглалтанд орсны дараа худалдаа авах хүний 50 хүртэл хувийг 5 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжийг бид олгодог гэсэн үг. Ингэснээр худалдаа авагчид мөнгөө илүү үр ашигтай зохицуулах боломжтой болж барилгын ажлын явцад нийт төлбөрийг бүхэлд нь төлөх шаардлага болдог. Энэ талаар асуусан нь сайн хэрэг боллоо. Хангалттай сайн мэдээлэл авч чадлаа. Сүүлийн жилүүдэд монголчуудын гадаадын үл хөдлөх хөрөнгөд ялангуяа Таиландд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаа болов уу? Энэ талаарх таны бодол. Тийм ээ, өмнө хэлсэнчлэн сүүлийн жилүүдэд Монголоос манай Пхукет дэх төслүүдэд хийсэн хөрөнгө оруулалт 7 дахин нэмэгдсэн. Энэ жил Монголын худалдаа авагчид болон бидний хувьд амжилт дүүрэн жил болох төлөвтэй байна. Жилийн дөнгөж талдаа орж байхад өмнөх жилүүдийн бүтэн жилийн үзүүлэлт дээр суурилсан өсөлт учраас цаашид ч бүрч өндөр дүн гарах боломжтой гэж харж байна. Тиймээс бид энэ маш том боломж байна гэж үзэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монголд айлчилж ирсэн. Мөн бид энд газар дээр нь өөрсдийн төлөөлөгчдөө болох талаарч судалж төлөвлөж байна. Ирээдүйд Улаанбаатарын иргэдтэй илүү доктортой шууд холбоотой ажиллах боломж бүрдүүл сайхан иргэ. Пхукетийн зах зээлд анх удаа орж байгаа хүний хувьд ерөнхийдөө ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг вэ?
Our properties start from about 10 million baht. Манай үл хөдлөх хөрөнгүүдийн үн ойролцоогоор 10 сая баатаас эхэлж 350 сая баат. Түүнээс ч дээш үнэтэй байдаг. Энэ нь ойролцоогоор 300 мянган доллароос 10 сая доллар хүртэл гэсэн үг. Ерөнхийдөө ихэнх хөрөнгө оруулагчид 30-аас 10 сая баатын хооронд хөрөнгө оруулдаг нь ойролцоогоор 300 мянгаас 1 сая доллар хүртэл гэсэн үг. Манай дундаж үн ерөнхийдөө 1 сая доллароос бага байдаг. Харин ихэнх худалдаа авагчид хөрөнгө оруулах болон амьдрах зорилттой 2 дахь орон сууц болон амарч тухлах дундын орчинтой үл хөдлөх хөрөнгө худалдаа авахдаа үнийн дүнгийн хүрээнд сонголтоо хийдэг. Миний бодлоор илүү өндөр дүнтэй үл хөдлөх хөрөнгийн хувьд тухайлбал Banyan Tree Residence шиг төслүүдийг худалдаа авч байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн амьдралын хэм маягт илүү анхаарч том хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө илүүтэй сонирхдаг. Харин Монголын худалдаа авагчдын хувьд хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 300 мянгаас 800 мянган долларын хооронд байдаг. Жишээлбэл би Таиландд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулаад өөрөө тэнд байхгүй тохиолдолд тухайн үл хөдлөхөө түрээслүүлэхийг хүснэ. Танайх үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг үү? Тийм ээ, энэ бол Banyan Group-ийн нэг том давуу тал юм. Учир нь бид зочлох үйлчилгээ болон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт 30 гаруй жилийн туршлагатай компани. Бид зочлох үйлчилгээний салбарт хуримтлуулсан туршилгаа өөрийн орон сууц үл хөдлөх хөрөнгийн менежменттэй ч мөн ашигладаг. Ингэснээр түрээсийн үйлчилгээ болон таны үл хөдлөх хөрөнгийн арчилгаа үйлчилгээг цогцоор нь хийх үйлчилгээ үзүүлдэг. Үүнд цэвэрлэгээ, усан бассейны арчилгаа, ногоон байгууламжийн засвар үйлчилгээ, мөн бид нийтийн ашиглалтын талбай менежментийг бүрэн хариуцдаг. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн хувьд энэ нь үндсэндээ урт хугацааны өөрчлөлийг маш хялбар болгодог. Та бүх асуудлаа нэг л байгууллагаар дамжуулж шийднэ гэсэн үг. Та бүх зүйлийг өөрөө зохицуулах шаардлагагүй. Энэ нь манай санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний хамгийн том давуу талуудын нэг юм. Banyan Group-ийн орон сууцны төслүүдэд хөрөнгө оруулахын давуу талууд нь юу вэ? Манай гол хөтөлбөрүүдийн нэг нь Sanctauri Club юм. Тиймээс манайхаас үл хөдлөх худалдаа авсан бүх эзэмшигчид ямар брэнд байгаас үл хамааран одоогийн байдлаар манай 12 орчим брэндтэй Sanctauri Club-ийн гишүүн болдог. Ингэснээр тус клубын урамшууллын хөтөлбөрөөр дамжуулан тэд дэлхийд даяар манай бүх амралтын газрууд болон үйлчилгээний сүлжээнд хөнгөлөлт, онцгой эрх хэдлэх боломжтой болдог. Жишээ нь байр, спа, хоол үйлчилгээ, гольфийн талбай болон аялал жуулчлал зэрэгт энэ нь хамаардаг. Товчондоо энэ нь манай санал болгож байгаа гол давуу тал юм. Мөн бүх эзэмшигчтэй холбоотой ажиллах тусгай борлуулалтын дараах үйлчилгээний багтай. Өөрөөр хэлбэл эзэмшигч бүр өөртөө нь холбогдож ажиллах төлөөлөгчтэй ба тэнд олон хэлээр харилцах чадвартай. Товчондоо ингэснээр өмчлөл нь хүмүүст илүү төвөггүй хялбар болтгоо. Таны бодлоор Азийн тансаг аялал, амралт жуулчлалын хөгжлийг ямар шинэ чиг хандлагууд тодорхойлж байна гэж харж байна вэ? Ихэнх хүмүүсийн хувьд дахин очдог аялал жуулчлалаар алдартай газрууд байдаг. Харин Азийн хувьд одоо илүү шинээр хүмүүс танигдж байгаа бүс нутаг ба дэлхийн хамгийн том аялал жуулчлалын бүсүүдийн нэг болж байна. Миний бодлоор Аз дэвд олон янзын соёл уламжлалыг туршиж танин мэдэх боломж маш их байдаг. Ялангуяа Азийн дундаж давхраг өсөж хүмүүсийн орлого нэмэгдэж байна. Мөн хямд өртөгдөө нислэгийн компаниуд онширч байгаа нь аялах боломжийг илүү хялбар, хүртээмжтэй болгоход мөн ихээр нөлөөлж байна. Түүнчлэн аялах зардал илүү боломжийн хямд болсон. Тиймээс миний бодлоор энэ бол Азийн аялал жуулчлалд маш эерэг нөлөө үзүүлж байгаа гол чиг хандлагуудын нэг юм. Өнөө үед тогтвортой хөгжил маш чухал сэдэв болоод байгаа. Таны бодлоор тогтвортой хөгжил ирээдүйн үл хөдлөх хөрөнгийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэх бол? Бидний хувьд тогтвортой хөгжил гэдэг нь зөвхөн үл хөдлөх хөрөнгөд ашигласан материалуудаар хязгаарлагддаг зүйл биш гэж би боддог. Энэ нь байгаль орчинтой ч холбоотой айлуулах, байгаль орчныг хадгалж хамгаалах тухай ойлголт юм. Laguna Phuket-ийн хувьд бид их хэмжээний задгай талбайтай ба ойролцоогоор 3 км урт далайн эргийн бүсийг хамардаг. Бидэнд олон олон нуур, явгууны замууд, мөн тропик цэцэрлэг түрээлэн ногоон байгууламжууд бий. Манай шинэ эко төлөвлөлтөд Laguna Lakelands төслийн хүрээнд бид байгалийн ой модны ихэнх хэсгийг хадгалж хамгаалж байгаа нь доктортой хөгжлийн нэгэн чухал хэсэг гэж би боддог. Хоёрдугаард доктортой хөгжлийн өөр нэгэн чухал тал нь олон нийт буюу нийгэм юм. Бид орон нутгийн хүмүүстэй нэгт хамтран ажиллаж, орон нутгийн олон иргэдийг ажлын байраар хангадаг. Бид мөн Banyan Tree-гийн
дэлгүүрүүд болон Banyan Tree галерейгаар дамжуулан орон нутгийн гар урлалын бүтээгдэхүүнийг их хэмжээгээр борлуулдаг. Тиймээс тогтвортой хөгжлийн хүрээнд нийгэм хүмүүстэй харилцаж тэдэндээ холбоотой байх нь маш чухал юм. Laguna Bucket-д манай эзэмшигчдийн дунд ойролцоогоор 80 өөр улсын иргэд байдаг тул маш олон өөр соёлын орчин бүрдсэн байдаг. So people can learn about each other and learn about each other's culture. Banyan Group-ийн ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдээс хамгийн их сонирхолтой нь ямар төсөл байна вэ? Well, we have an ongoing sort of Бид жил бүр олон төрлийн шин төслүүд хэрэгжүүлдэг ба зөвхөн Bucket-д эхэлж жилдээ 10 орчим шин төсөл гаргадаг. Тэгэхээр ямар ч үед 10-аас 15 төсөл зэрэг борлуулалттай байдаг гэсэн үг. Тиймээс энэ нь маш хурдтай явагддаг бизнес. Миний хувьд төсөл бүр сонирхолтой өөрөөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймээс манай санал болгож байгаа төслүүд энэ бүхнийг илүү сонирхолтой болгодог. Broad range of offerings just makes it exciting. Таиландыг боломжит хөрөнгө оруулалтын чиглэл хэмээн сонирхож байгаа Монгол улсын хөрөнгө оруулагчид болон үзэгчдэд та ямар зөвлөгөө өгөх вэ? Юуны өмнө би монголчуудыг Таиландд ирж, ялангуяа Bucket-д зочлон тентхийн уур амьсгалыг мэдрэхийг хүсэж байна. Энэ бол өөрөмөд сонирхолтой соёлтой үнэхээр гайхалтай улс. Мөн найрсаг сайхан хүмүүстэй орон. Тиймээс инээмсэглэлийн орон гэдгээр алдартай. Юуны өмнө ирж үзээд өөрсдөө дүгнэлтээ хийхийг би зөвлөх байна. Харин Таиландд 25 жил амьдарсан хүний хувьд нэгэнт ирж үзсэн хүмүүс энэ улсад дурлаж дахин ирэх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Тиймээс дахин ирэх үедээ зочид буудал буухын оронд энд үл хөдлөх хөрөнгө авч хоёр дахь гэр бүл болох эсвэл бүрээнд тэтгэврт гарах, гэр бүлээрээ энд нүүж ирэх талаарч шийдвэр гаргах боломжтой. Танд маш их баярлалаа. Цаг зав гарган бидэнд ярилцлага өгсөнд талархаж байна. Маш их баярлалаа. Тантай ярилцахад үнэхээр таатай байлаа. Баярлалаа. Үзэгчдээ бид бүхэн өнөөдөр Banyan Group-ийн үйл хөдлөх хөрөнгө хариуцсан гүйцэтгэх захирал Stuart Reader-тэй уулзаж ярилцлаа.